парорыг чинь үргэлжлэнэ. За мань паророо маань сүүл нөгөө рупиг аврахаар явдаг. За тэгээ нөгөө хоёр чинь гинэтгэн яарал бүгдээ шүүдэгтэл манайд аялалд явна гэдэг тохиолдсон байжээ. Тэгээд одоо юугаар явах юм бол алхаад явах юм баг. Гэсэн чинь гинхэн эдий гарч ирээд гал тэгрээр мань хэдийг аваад явна. Мань эдийстэй үзэсгэлэн гүзнэ. За тэгээ нөгөө хэд чинь өгсөр замаар явж байгаад уруур зам руу шууд унчихнаа. Тэгээ нөгөө хэд чи хитрхи хурдан яваад тэгээ нөгөө дүлчнийг бөөлжөөд аль эсвэл хавцлаас унаад өөх аюултай тулгараад нэлээ юмгүй нэг амар нарийнхан бас эвдэрхий нэг гүүр байна. Цаас мөсөр хийцэн. Юу ч мөсөн гүр байж болох вэ. За тэгээд нэг тиймэрхүү эвгүй гүүрүүд явсараагаад нөгөө дүлчин нэг хавцл амар нэлээ том аимшигтай хавцлаар гарахаар боллоо. За тэгээ нөгөө хөнгөн дөрөв гарчлаа. Тэгсэн чинь пүби хитрхи хүнжинтэй учраас олсон насар чинаа. Тэгээд пүби яг үхгийн давар дээр дөрөв найз нь бүр хүчээ бүр арай гэж нэгтгэж хагаад амьд үлдээл. Нөгөө үед чинь алхасараагаад гэртээ харьлаа. Эсвэл ядарсан юм. За нэг удаа эди ёстой нөгөө нэг ямар спартер үлээ нэг гой гуулгаад байж байна. Тэгтэл мань паророо маань эдиг өдөөд засанд булуулчихнаа. Тэгээд дараа нь эди паророг төрүүлж явуулж хагаад хажуугаар нь сүп гэж явуулж нөгөө хоёрыг засанд булуулах гэж байна. Тэгээ нөгөө хоёр нь чинь нэг иймэрхүү байдалтай бодоод явна. Тэгээ нөгөө түлчиг хинтгэн цохиулчаад шууд хурууны лент хаан чимнаас нэг гараад ирлээ. Тэгээд эдиг нөгөө хоёр чинь бүр хүчээр төлөвч байгаад явуулснаа. Тэгээд бүр нэгээрээ удаад өгнө. Эди маань нэг цасан жижигхэн уур шиг юм дотор тэгээд мань парора корон хоёр мод мөргөд өгнө. Тэгээд рупи маань нөгөө гурвыг имжлэх гээд цай өгнө. Тэгээд нөгөө дүлчин одоо уудлаараа гуугаал. За түнгүүд ихэлсэн чинь нөгөө нэг маань паророо маань кобоийн хуц өмссөн корон нөгөө нэг юу үлээ те Америк нөгөө уугуул Америкч өдөө хуц өмссөн байна. Нөгөө хоёр чинь байлдаагаад л байна. За тэгж яагаад рупиг гэртээ оруулаад тэнгүүтээ зочоо жайлгаад явуулаад өгнө. Рупи гомцсон бололтой. Тэгээ рупигээс уушлахгүйгээд ирсэн чи рупи нэг багвахаа цэцэг өгнө. Нөгөө төгчөн багвахаа цэцгээ аваад паророо багвахаа цэцгээ усдаад листэй харилцаж өгнө. Тэгтэл маргааш нь багвахаа цэцэг нь хатаад нэг сонирн болчихсон байна. Тэгээд паророо маань гутарч хүнэглэнэ. Тэгээд маргааш нь рупи ирээд цэцэг нь өгцөн гэхэд тэгэлнэ. Тэгтэл маань нөгөө цэцэг нь өстэй амьд болцсон бүр ингээд нөгөө боловсрсон том багвахаа болчихсон байна. Тэгээд паророо үлээсэн чи ийм олон явтай ба тэгээд энэхүү анги маань төгсөж байгаа юм аа. За тэгээд нэг юм эдигийн тухай анги юм шиг үлээ. Нөгөө нэг аль эсвэл эдигийн биш юм уу? Үдгчлэгийн тухай анги юм аа. За тэгээ нэг паророо маань жигнэмиг шарчаад байж исэн чинь коро маань өнөрлөнгөтэй сэрээд нөгөө бичэнээс нь идэд авнаа. Тэгээ нөгөө паророо маань унтсан гэж бодож юу ч тоосонгүй. Нэг бичэн байхгүй байгааг хараад паророо жаах гайхсан ч гэсэндээ яахчсангүй. Ёстой короныг ёстой юу цолоогүй ч тоохгүй өнгөрнө. Тэгтэл найзууд нь ирлээ. Нөгөө нэг найзуудаа зориулаад бичэн бэлдсэн паророгийн бичиг нь бүгдийг цэцээ. За тэгээд нөгөө нэг корон байжсэн чинь нөгөө зогсоод эхэлнэ. Тэгээд дуурайд идэв шнэ нэг сонир муухай зогсоод эхэлнэ. За тэгээд үүнээс нь болоод корон бараг л хэд хоног гэрээсээ гарсангүй. Өстэй зогсоод л байж. Нөгөө чинь корон ч бүр өглөө өвчин гээд одоо амар гунигтай байж байна. Тэгээ нөгөө эди маань эмч болоод
Урт амьсгаа амгууч зүгээр болно гинэ. За даач урт амьсгаа амсч зүгээр болсонгүй. Тэгээд короныг бүр аимшигтай айлгаж үзүүлнэ. Тэгээд коромо зүгээр болсон чинь дараа нь рупи зогсоод эхэлнэ. За тэгээд мань пароро нэг өдөр найзуудтайгаа далайн ирэг дээр тоглож байна. Тэгтэл пароро маань хитрхи хүчтэй аль эсвэл доллар шидсэн ч биш нэг далаар өвшөдөө ээж наа. Тэгээд мань пароро маань нөгөө бөмбөгөө авах гээд явна. Тэгтэл нэг загас паророг их өдөөд шүү. Тэр загсыг хөөгөөд явсаар авдал мань пароро маань гэрээсээ амир их олдчихжээ. Үүнийгээд пүү дараа нь лазарж байгаа юм чинь манайгаар. Тэгээ нөгөө гуниглж эхэлнэ. Мань пароро жижиг арал дээр очиод найзуудаасаа тусламж гуйна. Юу гэж тийм холоос найзууд нь сонсгов дээ. Бүр уудалдаг аралч бараг харагдахгүй байна. Тэгтэл нөгөө нэг жижиг арал гэдсэн юм халин байжээ. Халин зодоо тэр бодит өндөл дээр юм байдаг баха. Халин бол паророг бол хоол гэж ийдсэнгүү найзууд дээр нь авчиж өглөө. За тэгээд баяртай гээд тэр халин бол яла. Тэр загас нь ер нь бол нэг сайн зүрхтэй. Тэр сайн зүрхтэй загас аа. Тэр загсаас болоод инег ирнэ. Корон нэг удаа нэг ийм тоглоомор тоглож ээж нэг ийм жижиг гэн явуулдаг тоглоомор ийм тоглоомор. Тэгжсэн чинь корон маань тоглоом паророгоос харамлна. Пароро нөгөө нэг уурганы үзүүртэн сорон зааж агаад бүр цонхныхоо эндээс ингэж авч идэг шүү. Нилээн вүүгүү гараа байх. Тэгээ нөгөө нэг тэгээд янгутаа зугтаачна. Тэгээд эсвэл аазалсан загас харчаад үн нь бол короны юстэн нуусгүй дуртай юм нэ. Тэгээд манай корон маань тэр загсыг аваад шууд идээд хийнэ. Тэгээ загсаа байхгүй болсныг харсан рупи гайхсан. За тэгээд нэг юм тиймхүү байдалтай л. За тэгээ нөгөө нэг эдигийн бас нэг онгоцны алга болжээ. Бас л корон авсан байна. Төмөр онгоц юмсан ч. За тэгээд ер нь бол шууд пароро бодож эхнэ. Корон тэгсэн юм шүү дээ. Угаасаа хөөрхийн тэгхүү дээ. За тэгээ нөгөө корон өстой пупигийнхээс одоо лаастай загас суулгах чагаад баригдчихна. За тэгээд корон өстой тоглоомоо арай л хэтрүүлсэн үнэн блэ. Тэгээд корон нөгөө нэг загас бартыг нэг тоглоом байт юм байна. Тэрийг тоглож найзуудтайгаа цагаа сайхан өнгөрөөнө. За нэг удаа манай пароро маань коронтой хамт загас барьж байна. Тэгтэл маань корон нууцаар загсаа идээд байна. Бүр хіднээс загас нууцаар идчихв. Пароро дараа нь мэдчихэд уурална. Тэгтэл короныг гидсэн өвдөжээ. Нөгөө нэг гиз өвдөд гүйлэгдэг нэг тийм гидсний өвчин байдаг штэ. Тэр нэг муухай өвчнийг тусчээ. Бам жацаа галтаад байна. Манай корон маань заст эвгүй байдал ороод халуурд малуураад ястаа өөх шахна. За тэгээ нөгөө нэг корон маань ороод гівтж байна. Тэгтэл нөгөө нэг рупи маань бялуу авчихлаа. Тэгтэл корон бүр гүүж ирэл идэх гинэ. Тэгээ нөгөө нэг одоо энэ өвчний үеэр юу тийж болдоггүй гинүү? Юу гинэ? Энэ одоо корон бүр хий юм хараад эхэлнэ. Ястаа нөгөө бялуу өвчин хий юм хараад зүйлээд эхэлнэ. Тэр амар халуурж байна мань корон. Тэгээ корон тэр үеэс хойш тэгээд корон маань идгэрчээ. Тэгээ нөгөө рупи нэг бялуу авчирсан байна. Тэгээ тэрийг ганцаараа идэггүй найзтайгаа хуана гинэ. Тэгээ нөгөө чинь гидсний өвчнөөс хас ирсэн боловтой. За рупитэй бүжүүлсэн гэд нэг анги байгаамаа. Рупи нэг удаа нэг гоё бялуу гэчээд нэг ном уншиж байна. За их л нэг царайлан мэнжний одоо нэг хөөрхөн мэнжний тухайн ном юм. За тэгээ нөгөөдөг чинь өөр бүх хүмүүс үртэн сэтгэлээ хилдээд хайртай мартай өөргөө их хөөрхөн гэж бодоод төсөөлнөө.
Тэгээд их туранхай гоёмсог болно гэж бодно. Даанч өөрийгөө нэг толин тартал их бүдүүн байна гэд Рупи өөрийгөө голж эхэлнэ. Яаж хараад байгаа юм. За нэр тийм юм да. За тэгээд нөгөө нэг Рупи маань их гутарснаа. Тэгээд жуус уухгүй гэнэ. Тэгээд жуус уухгүй гэдсэн чинь би уусаа бүр таргалцлахгүй гэсэндээ жуус уухгүй байжээ. Тэгээд маань Пупи маань чи бүжиглээ. Тэгээд чи турж болно гинэ. Мань Пупи маань бүжиглэж турж байгаа гинэ. Тэгээд Рупитэй бүжиглэнэ. Даан чи улирал одох тусам Пупиг чи нэмэгцээр энэ одоо үнэн ч юм уу хайш юм. За тэгээд бүгдээрээ хамт жингээ асууж бүжиглэнэ. За тэгээ нэг удаа Эди маань нэг гоё робот зохионо. Тэгсэн чи өөрийнх нь нэрээр нэрлэлсэн робот гэж. Гэтэ олон робот юм шиг байна. Тэгээд олон өөр гаж ирэх юм шиг байна. Эди нэг гэдэг нэртэй байхан дээр нэг гэсэн тооноос нь харахад илүү олон байгаа наач. За тэгээд нэг робото унсаар нөгөө Эди чи явж байна. Найзууд нь айгаад өстө сүрлээд зугтаж бухтаад өгнө. За тэгсэн чи нөгөө нэг сэндвич аваад өөрийнхөө амлуу нөгөө Эди маань хийх гэжсэн чинь робот нь сэндвичний амтлангуудаа эвдрээ сэндвичний амтанд автаад өстө тэрвэр нэг орилоод өстө бүгднгийг нь лайлгаал өгнө. За тэгээд маань параараа болон түүний найзууд дээр роботтэй нэлээ удаан өстө зүхтаад яаж ийж бүр нэлээ удаан зүхтаана. За тэгээд нөгөө Эди чинь нэрнгэсэл Эди 2 гэсэн робот зохиож тэгээ найзууд нь бүгдээрээ яваад өглөө. Тэгээ Эди гинтхэн шууд эн чинь илүү өмнөхөөс сайн одоо удирдлага алдаж малтахгүй гэсэн чинь ардаас нь хөөж явахдаа робот нь удирдлага алдаад гүйгээд эхэлнэ. Тэгээ найзуудыг нь хөөгөөд эхэлнэ. Нэг иймэрхүү байдалтай. Энэ Эдигийн сансар нисэх тухай нэг тийм чимүү алисүүл жигэрний тухай. За нэг удаа Корон тэгээ Поророо ижихэр хуваагаад идэнэ. Тэгээ найзууд нь ирнэ. Тэгээ Поророо муугаа санаалаад ганцаараа чихрээд гээд нууцлаа. Тэгээ бүгдээрээ тоглоомын талбараа явж исэн чинь ажил гарлаа гэд Поророо явангуудаа чихрээ хараад нэг савн дотор аваад тэнгүүтээ нуунаа. Тэгээд яг гэр дотор нууж болохгүй. Корон яг очих гэсэн учраас бүр гадаа гараад өөр газар нуухаар болно. За тэгээ нөгөө нэг тэр савн цоорчсон савтай чихрээ зөөсөөрлөөжээ. Тэгээ чихрнийх нь мөрөөр найзууд нь хөөд ирчих. Тэгээ Корон их ууралж байна. За тэгээд бүгдээрээ чихрээ хуваагаад иднэ. Тэр ангийн хэсгүүдээс нь харах юм бол нэг иймэрхүү сонь хэсгүүд гарна. За тэгээ нөгөө нэг удаа Пупи маань ном уншиж байна. За энэ анги дээр нөгөө нэг цаг хугацааны зохисуултгүй гаруудын юм байна. Пупи маань шөнөөр ингээд ном уншичаад өдөр нь нойрон хүрсэн юм байна. Тэгээд нөгөө нэг Пупи маань ерөөсөө унтаж чадахгүй нэг нойрны асуудалд очиж найзуудыгаа бас л зав оноо. Тэгээ нөгөөдүүлний хичээсээр угаад Пупиг маань их хууч их юмд оруулаа. Энэ их жаахан зохиолмтой анги болсон юм шиг байна. За нэг удаа Корон 2 маань бас л муудалцдаг шиг муудалцаал байж байна. Корон бас л Поророг өдөөстэй л. За тэгээ нөгөө хоёр чинь тэрнээсээ болоод хэрэлдэж эхэлнэ. Дандаа яах гэж ингэдэж ингээл нөгөө Порор чинь орилоод тэргээр яваад байгаа. Тэгээ нөгөө нэг бэлэг байгааг хараад бэлгийг нээж үзхийг үзсэн чинь гэдэг нь дэсэр бөмбөг дэлбэрчнэ. Яагаад ч юм нэг нүүр нь хамхар болоод тэгээ Порор нэг сонь царайлаад үлднэ. Тэгээ тэрийг нөгөө нэг Корон хийсэн гэж бодоод Порор маань хүнгүдчихнэ. За тэгээ тэрийг яг үндэ Эди хийсэн байж. За нэлээд хэсэг хугацааны дараа Рупигийн гэрт манай гарууд өдөрчлөг зохиох гээд иржээ.
Тэгээ нэг пүбид эди гоё хайрцаг өгчээ. За тэгээ тэр хайрцаг нь эсрэг бөмбөгтэй хайрцаг байжээ. За тэр эвгүй хайрцгийг эди тавьсан байжээ. Эди паророгоор тоглоом тоглосон байж. Тэгээд парор өстэй уучлаарай андуурчлаа гэж эхэлнэ. За тэгээ нөгөө парор очин бас л болчуудаа гэсэн чинь сагсны бөмбөгөөс нь булдаа дахиад одчихно. За тэгээд та бүхэн энэхүү ангиудыг үзэн баярлалаа. Лайк болон субаа дараарай. Тэгээ дараагийн бичлэг хүртэл баяртай.